Есүс дагалдагчдынхаа хамт салхинд гарч Хедрон горхийн дэрэгдэх цэцэрлэгт очлоо. Есүс урд нь тэнд олонтой байсан учраас түүнийг барьж өгөх Хариот хотын Иудаас хаа байгааг нь мэдж байлаа. Парс бүлгийнхэн ба сүмийн зэрэгтнүүдийн явуулсан сүмийн хамгаалагч нар болон Ромын хаант улсын цэргүүд илд шийдэм дэнлүү барьж Иудасын хамт тэр цэцэрлэгт ирлээ. Юу болохыг Есүс урдаас мэдэж байсан учраас тосон очиж та нарт хэн хэрэгтэй гэж асуухад Назар хотын Есүс гэж тэд хариуллаа. Тэр чинь би байна гэж Есүс хэлэхэд тэд арга шухарч газар унцгаалаа. Та нарт хэн хэрэгтэй гэж Есүс дахин асуухад Назар хотын Есүс гэж тэд хариуллаа. Тэр чинь би байна. Хэрэг би та нарт хэрэгтэй бол энэ хүмүүсийг бүүхэнд гэж Есүс хэлжээ. Аваа, таны өгсөн хүмүүсээс нэгийг ч би алдаагүй гэж урд нь Есүс хэлсэн учраас энэ хүмүүсийг бүүхэнд гэжээ. Есүсийн дагалдагч Симон Петр илдээ суглан далайж сүмийн тэргүүний зарц малчаасын баруун чихийг таслаа. Илдээ далдгий. Эцгийнхээ өрүүлэх зовлонг би идлэхгүй гэж үү? Хэмээн Есүс Петрт хэллээ. Иерусалим хотын сүмийн хамгаалагч нар ба Ромын хаант улсын цэргүүд Есүсийг тийхүү барьж яваад гинжилж сүмийн тэргүүн Хайфасын хадам эцэг Анаас тавчирлаа. Урд нь Хайфас Иудейчүүдийн зөвлөл дээр олонний өмнөөс нэг хүн алагдсан дээр гэж хэлсэн билээ. Симон Петр өөр нэг дагалдагчийг дагуулan Есүсийн хойноос дагаж Хайфас тэргүүний гэрт очлоо. Тэр дагалдагч Хайфас тэргүүний сайн танил байсан учраас Есүсийг даган хашаанд орж чаджээ. Симон Петр гадаа нь хүлээж байлаа. Хашаанд орсон дагалдагч хаалгач хүүхэнтэй яриад Симон Петрийг нэвтрүүллээ. Хаалгач хүүхэн түүнийг хараад "Та бас тэр Есүсийн дагалдагч уу?" гэж асуухад "Биш ээ" гэж Петр хариуллаа. Гадаа хүйтэн байсан болохоор цэргүүд болон зарцнаар модны цогшсон нүүрстэй гал тойрон зогсож байлаа. Симон Петр ч дулаацгаар тэдний дунд орж зогслоо. Аннаас Есүсээс дагалдагчдын тухай болон заасан сургаалынхын тухай асуухад "Би ямар ч нууц юм хийгээгүй. Иудейчүүд Иерусалим хотын сүмийн хашаанд болон тосгоны хурлын танхимд ирж цугладаг. Би тэнд сургаалаа заадаг байсан учраас намайг одоо энд байцаах хэрэггүй. Надаас асуух ямар хэрэг вэ? Миний үгийг сонссон хүн олон бий. Тэд сайн мэдэх учраас тэднээс асуу" гэж Есүс хариуллаа. Сүмийн нэг хамгаалагч Есүсийг зодож "Чи сүмийн тэргүүнтэй ингэж харьцаж болохгүй" гэж хэллээ. "Хэрвээ би буруу юм хэлсэн бол та буруу гэдгийг батал. Харин би зөв юм хэлсэн бол та юунд зодож байна?" гэж Есүс хэллээ. Тэгээд Аннаас гинжтэй Есүсийг Хайфас тэргүүнийд хөргүүллээ. Петрийг галын дэргэд дулаацж байхад хэдэн хүн "Чи бас тэр Есүсийн дагалдагч мөн үү?" гэж асуухад "Биш ээ" гэж тэр хариуллаа. Петрээр чихэн тасдуулсан Хайфас тэргүүний зарцын садангийн хүн тэнд байжээ. Тэр бас Хайфас тэргүүний зарц байсан бөгөөд Петрийг харж "Цэцэрлэгт Есүсийн хамт байхыг чинь бид харсан биш үү?" гэхэд "Үгүй" гэж Петр хэлсэн даруй азарган дахиа донгодлоо. Өглөө эрт Иудейчүүдийн ахлагч нар Есүсийг Ромын хаант улсын захирагч Понти Пилатын ордонд авчирлаа. Иудейн хуулийн дагуу Иудей хүн харийн хүний гэрт орвол бузардах учраас дараа нь төр зуур ямар ч баяр ёслолд оролцох эрхгүй болдог гэжээ. Тийм учраас маргааш нь Иудейчүүдийн ахлагч нар дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баярын зоог идэх санаатай байсан учраас Понти Пилат захирагчийн ордонд орсонгүй. Понти Пилат ордноосоо гарч ирж "Та нарын бодлоор энэ хүн хэрэгтэн юм уу?" гэхэд "Энэ хүн хэрэгтэн биш бол бид авчрахгүйсэн" гэж Иудейчүүдийн ахлагч нар хариуллаа. Тэгвэл түүнийг өөрсдийнхөө хуулиар шүүн шийтгсгүй гэж Понти Пилат захирагч хэллээ. Ромын хаант улсын хууль ёсоор бидэнд хүн цаазлах эрх байхгүй гэж ахлагч нар хариу өчлөө. "Хүмүүс намайг модон загламай дээр босгоно" гэж урд Есүс хэлжээ. Тэр үг зайлшгүй биелэх ёстой байсан учраас Иудейчүүдийн ахлагч нар Есүсийг
Ромын хаант улсын захирагч Понти Пилатаар шүүлэгдэж модон загалмайд совдуулан алуулах санаатай байлаа. Зөвхөн Ромын хаант улсын эрх баригчид хүнийг тийхүү цаазлах эрхтэй байжээ. Понти Пилат захирагч ордонд орж Есүсийг авчруулад "Та евдээчүүдийн хаан юм уу?" гэж асуулаа. "Та өөрөө асууж байна уу? Өөр хүмүүс танаар асуулгаж байна уу?" гэж Есүс хариу асуулаа. "Би евдээ хүн гэж үү? Танаа евдээчүүд болон сүмийн зэрэгтнүүд л таныг нааш авчирсан. Та ямар хэрэгт холбогдов?" гэж Понти Пилат захирагч асуулаа. "Миний ёр бусын хаант улс энэ дэлхийх биш ээ. Миний хаант улс дэлхийх байсан бол харьяатнаар маань намайг евдээчүүдийн эрх баригчдад өгөхгүй тулд тэмцэх байсан." гэж Есүс хариуллаа. "Тэгвэл та хаан юм уу?" гэж Понти Пилат захирагч асуухад "Та намайг байцахдаа хаан гэж хэлсэн. Үнний тухай хүн төрлөختөнд ярьж, тэр үннийг батлахын тулд би энэ дэлхийд ирж төрсөн. Зөвхөн үннийг мэдсэн хүн миний үгийг ойлгоно." гэж Есүс хариуллаа. "Тэр үнэн гэдэг чинь юу юм бэ?" хэмээн Понти Пилат захирагч асуулаа. Понти Пилат захирагч ордноосоо дахин гарч ирээд евдээчүүдэд хандан "Энэ хүн гэмт хэрэг хийгээгүй бололтой. Харин танаахны заншлаар дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баярыг тохиолдуулан би нэг евдээ хоригдлыг чөлөөлдөг. Та нар евдийн хаан Иесусыг чөлөөлүүлэх үү? Хэмээн асуухад "Үгүй ээ, Барабыг чөлөөл" гэж тэд чанга хашгирцгаалаа. Бараб гэдэг нь нэг дээрэмчин аж.